За энэ удаагийн дугаараар цөмөр одоо ингээд сорхон их нарийн соёлынхаа үйл ажиллагаатай танилцъя. За ингээд сорхонтойгоо цөмөрөө сайхан танилцнаа. За манай сорхон соёл бол одоо их нарийн хамгийн анхны соёлын төв байгаа. За энэ соёл бол их нарийн соёл гэдгийг одоо Монголд нотгшуул суурьшуулж анхдагч манлайлагч болсон ийм соёл байгаа. За тэгээ би өөрөө их барих эмэгтэйчүүдийн эмч хүний хувьд төрсний дараах соёлол одоо энэ талаар танилцуулах гэж байгаа нь бол миний хувьд бол сайхан сэтгэл өндөр байна. За тэгээд одоо манай анхдагч соёллуудын нэг сорхон соёлын үйл ажиллагаа болон бүх зүйлтэй одоо цөмөрөө сайхан танилцъя. За энэ дугаартаа бид нар за Монгол улсад хамгийн түрүүнд одоо их нарийн соёлыг үүсгэн байгуулсан одоо Монголд нотгшуулж яваа анхдагчдын нэг одоо энэ соёлыг үүсгэн байгуулсан захирал одоо Тодны захиралтай уулзж байна. За баярлалаа. Сайн байна уу? Та намарч байна. Сайн хуу сайхан намарч байна уу? За Тодны захирал юуны түрүүнд өөрийгөө нэг товчхон танилцуулахгүй юу? За тэгье. За намайг Юмхоо хөвгт даваа сүрэнгийн Тод Ням гэдэг. За энэ жил 37 настай. Бүгд найрамдах Солонгос улсад яг одоо эмнэлгийн удирдлага, эрүүл мэндийн менежмент, эрүүл мэндийн бизнесийн удирдлага гэдэг энэ чиглэлээр одоо яг мэргэжиж ажилласан ийм хүн байгаамаа. За та ч одоо эрүүл мэндийн олон менежмент үйлчилгээ, за шинэ техник, технологи, олон зүйлсүүдийг нэвтрүүлж байгаа Монголд. Одоо бид нар ч өөрөө энэ эрүүл мэндийн арга ухааны салбарын ус удирчаас энэ бүгдийг аюул сайн харж мэдэрч байгаа. За ер нь энэ сорхон соёл, энэ их нарийн соёлын төв чинь ер нь урд нь бол манад байгаагүй. За энийг одоо анх байгуулсан, үүсгэн байгуулсан тэр талаараа мөн түүнчлэн энэ соёлынхаа талаар нэг товчхон танилцуулга хийхгүй юу? За тэгээ баярлалаа. Манайх ч 2018 онд байгуулагдсан шүү дээ. Оо за. 18 он 1 сард нээлттэй хийсэн гэхээр ч одоо энэ жил ингээд 6 дахь жилээ өнгөрөөсөн явж байгаа юм. Одоо он гараад 7 дахь жил рүү орох гэж байна шүү дээ. За. Баггүй хугацааг өнгөрөөсөн байна. Ер нь яг ийм соёлын төв гэдэг зүйл байгуулна гэдэг санаа бол ер нь бодоод байхад би ч ихээс олуула 5 хүүхдтэй айлын дунд хүү. Манай ээж 5 төрсөн. Би ч бас олон хүүхдтэй. За. 4 хүүхдтэй. За. Энэ бүгд ингээд бас энийг их суур болсон болов уу гэж би боддог юм. Анх эхнэр бид хоёр чинь тань дээр бас үзүүлэлт хянуулаад явж байсан одоо бас тэгж байгаа л Монголдо төрөөл. Ааха. Тэгэл Солонгост олон жил ажиллаж амьдарч сурж байгаад ирээл тэгэл гэр бүлтэй болол төрж байгаа юм жоо эхнэр төрөөл. Тэгэл анх ч хоёр хүч мэдэхгүй хүн одоо тэгэл хөгөөлдөж ирсэн. Одоо хоёлаа гэртээ нөгөөдхөө бөөцсөн хэлвэл манай хүү яаж хахад нэг сар гарагийн эрт төрөөд жоохон жим багтай энэ төрөөд. Тэгээ байжсэн хоёр дахь охин маань төрөхөд би Солонгост явж таараад. Тэгээ тэнд хүүг охин төрүүлсэн байхгүй. Зөв. Тэгсэн чинь яг энэ төрсийн дараах совлол гэдэг зүйлд нөгөө төрх хэмлэгээс нь дээрээ ингээ төрх хэмлэг нь дээр давхартаа дотроо ийм төлөвтэй. Ааха. Энэ дамар хуу ингээд ийм өнгөлтөө өнөр ингэдэг гэдэг. Хүү тгийгээд би сонирхож ирсэн хүн чи яг амхнэрээ амбуугаад өөрөө хажууд нь хамт сайхан ороод гэж амраад. Тэгэл яг энэ хүү дээрээ битэж Монголд яаж баларч ийм. Тэгсэн охин дээрээ тэнд одоо айгуу сайхан тусламж үйлчлэгээ авраад байсан. Манай эхнэр чи хамгийн гол нь зүгээр жигтэйхэн хайпи. Нөгөө тураад хам хоёрын гоё гадагшлаа зүгээр баг төрхийн өмнөхөөсөө тар гоё хаваа гэж харж байгаа юм чи. Тэгэл одоо анх өөрөө биерээ мэдрээд чи ямар гоё юм. Гэртээ ирээд ээжтэй яриад, бэрэгчтэй яриад, гэр бүлийнхэндээ яриад хүү ямар гоё юм гээл. Манай эхнэрийг харсан манай бэрэгч мэгч чинь хүүе ямар гоё яачаа техэрчээвэ гээл ингээл 14 хоногийн дотор өөрөөсөө 90-с өөр болт юм байна чи. Тэгээд л яриад үгүй шинж Монголд ийм үйлчлэгээ байх хэрэгтэй. Манай ус та мэдж байгаа тий. Аз нухантлан бус энэ бус нутагтаа бас төрөлт өндөртэй тий. Улсаас төрөлтийг дэмжих бодлого их явуулдаг улс. Ер нь ч хүн ам өсгөх нь зөв улс шүү. Тийш тэгэлгүй яах. Тэгэл энэ Монгол ээжүүдэд яагаад ийм гоё үс үзүүлж болохгүй гэдэг санаа ерөөс тэндээс төрөөл. Тэгэл тэрээс судалж эхэлсэн дээ би. Ингээд судлаад Лост очиод туршлага судлаад ийм төвүүдээр явж үзээл ингээд. Тэгж байгаа юу 17 онд яг байгуулъя гэдэг ажил руу ороод
Тэгээд нэг бүтэн жил яваал. Тэгэл 18 оны 1 сард анх нээсэн. Нэгэд байгуулаад. Ер нь яг нэг бас нэг зүйл нь 2016 онд батлагдсан манай эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн тухай хууль гэж шинэ хууль 16 онд батлагдлаа шүү дээ одоо. Тэр тусламж үйлчлэгийн тухай хууль дээр чинь бас яг энэ соёлын төв гэдэг энэ үг өгүүлбэр одоо хуулийн хэцүү юм анх суусан шүү дээ. За. Тэгэл би чи яг өөрөө судалж ирснийг хэлэх үү. За хуулинд яг энэ чиглэл ороод ирлээ шүү. За яг энийг байгуулдаг хэрэгэл 17 оноос явал 18 онд нээгээл явсан да. За. Ер нь тэгээд аливаа юмыг үүсгэн байгуулна гэдэг бол өөрөө биеэрээ мэдэрсэн, энийг судалсан, шинжлэх ухааны үндэслэлтэй юм уу? Яг тэр шинэ менежментийг яг одоо маш олон судалгааны үндсэн дээр оруулж ирсэн юм бол аюулгүй их сайхан байдаг л да. Тийм учраас одоо манай хотын захирлын өдөр биеэрээ мэдрээ тэр сайхан тусламжийг үзүүлээд бас өөрөө Солонгост сурч ирсэн. Тэгээд Солонгост ч одоо энэ төрсний дараах соёлч маш өндөр хөгжсөн газар шүү дээ. Тэр бас их нөлөөлсөн байх тийм ээ. Тэгэлгүй яг одоо яг энэ postnatal care center гэж англиар хэлсэн. Хамгийн өндөр хөгжсөн улс одоо Солонгос улс байна. Одоо ч дэлхийд баг ийм бүтэл жигд хөгжчлөө. Тэгэхдээ гараагийн тавьсан гэдэг юм. Хамгийн сайхан хөгжсөн улс. За хуулийн хэцүү талаасаа тэгсэн бүх юм их тодорхой болсон улс Солонгос улс. Яг гэхээр яг манай нөгөө монголчуудтай адилхан дорны нөгөө гам барьдаг энэ соёлтой улс чинь Солонгос Монгол хоёр байгаа шүү дээ. Тэгэлгүй явах тий. Одоо энэ хятадууд дотор чинь тийм алга, уршаа зүүн Азийн бол тийм байхгүй, Японууд сайн мэдхгүй. Яг нөгөө төрөөл Солонгосчууд ингэ төрөөл 100 хоног. Яг монголчуудтай адилхан шүү дээ. Жихээ бөглөөл, толгоо өмсөөл, хүүтийн салхи авахгүй, хүүт уусанд гараад өрөхгүй, хүнд юм өрөхгүй. Тэр битгийл одоо янз бүрийн энергитэй элдв янзын гадны хүнтэй уулзахгүй. Яг үнэ тэр. Яг манай Монголд айгүй адилхан болсон байхгүй. Тэгэхээр нөгөө энэ нь ингээд гоё яг аль бие усны эрүүл мэндийн тусламж салбар болоод ингээд хөгжчихсөн. Тэгэл яг Монгол тохирох юм байна гэл ингээд хийсэн. Тэгэхдээ бас ихэндээ хүндрэл их байсан. Одоо ингээд хийсэн чинь хууль хэрэгцээ асуудлуудаас өксүүлээд яг нөгөө Солонгос тэр стандарт гэдэг юм 4 журмаар эндээ хийчихсэн чинь заас манай Монголын уламжлалт гам барих соёл сэтгэлгээ байна шүү дээ тийм ээ. Тэгдэг байх. Тэрнтэй бас ингээд жоохон зөрчилж их судал гараад. Тэгэхээр тэрийг яг манай Монгол улсынхаа нөгөө уламжлалт ахуй соёл сэтгэлгээнд дээр тааруулж нутагшуулна гэдэг зүйл чинь бас хэцүү. Тэгээ бид нар бол 18 оны 1 сард ингээд ажиллагаа эхэлсэн боловч ер нь ковид өнгөртөл 2021 оныг дуустал. Эхний 3 жил бол ер нь тэгэл одоо их юм хийсэндээ их юм туулсан да. Тэгин. Аливаа юм чинь ерөөсө анхлан байгуулна, анхдагч байна гэдэг чинь маш олон зовлон бэрхшээл туулж ижил дараагийнхаа олон улсуудыг түүчээ болж манлайлагч болж явдаг штэ тийм ээ. Солонгос бас нэг тийм одоо ч энэ Солонгосын соёлхоо төрсний дараах соёлын асуудал чинь бүр франчайзинг маягаар бүр гадагшаа Малайз руу, Индонез руу, Хятад руу, Вьетнам руу одоо энэ хөгжиж байгаа улсууд руу аюул их нэвтэрч штэ тий. Яг франчайзингаар нэвтрүүлж байгаа улсууд их байна. Солонгос улс жах сүүлийн үед нөгөө хуучин бол Samsung, LG гэж бид нар мэдэн том компаниуд нь гар утас машин үйлдвэрлэл зарж мөнгө олдог байсан улс. Одоо эдгээр чи 10 жилийн өмнөөс бодлогоо зарлаад за ер нь одоо цаашдаа бид ингээд нэг ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспорт өрсөлдөхгүй шүү. Давуу чанараа. За энэ нүүн K-pop тийм ээ. K-pop, K-drama, K-movie кино. За эднэрийг экспортлж мөнгө олох юм байна. Нэг соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол манай болооч юм ээ. Соёлын экспорт гэдэг бол энэ том одоо юу Samsung-ийн ээлжийг давсан мөнгө олно гэж ярьсан. Тэр нь одоо окей болчихлоо шүү дээ та мэдж байгаа. Одоо BTS хамтлаг. Тэгэлгүй яах. BTS хамтлагийн олон улсын зах зээл дээрээс олж байгаа орлого чинь Солонгосын тэр Samsung LG корпорацийг давчаад байна шүү дээ. Яг үүнтэй адилханаар дараагийн ээлжинд бид нар менежментээ гаргаж байна. Үйлчлэгийг гаргаж тий. Ерөөсөө K-medical гэдэг юм экспортлол гэж авч байгаа байхгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бол манайх экспортлж болох юм байна. Манай эмчнэр мондөг байна. Тогт хөрөмж манай бид нар сайн үйлдвэрлэж байна. Тэ? За тэгэхээр ер нь энэ эмнэлгээ экспортлж мөнгө олох юм байна гэдэг юм руу яваад таны хэлдгээр саяных шиг одоо ингээд Солонгосын эмнэлгүүд гарч байна. Тий. Тэр Солонгосын эмнэлгийн чиглэл дундаа яг нэг барьж авч байгаа зүйл чи одоо манай энэ их нарийн соёлын чиглэл чинь таны хэлдгээр франчайзинг байдлаар экспортлоход маш чухал боломжтой тийм одоо эмнэлгийн тусламж үйлчлэг гэх юм уу да. Тэгэлгүй хамгийн их хэрэгт хэрэгцээтэй. Манайх шиг одоо энэ олон төрөлт ихтэй, хоёрдугаар залуу орон. Тэгээ одоо сүүлийн үед чинь хүмүүсийн хандлага одоо монголчууд чинь төрөө төрөнгүүтээ гэртээ гарлаа ээж нь юм уу одоо ойр дотны хүн их чинь дүү нэрдэг байсан шүү дээ. Одоо бол хөрхи ингээд хүн болгон өөрсдөө ажилдаа завгүй болцсон, нийгэм ийм болцсон. Тэгэхээр одоо төрөнгүүтээ очдөг юм төрсний дараах соёл бол нэн шаардлагатай
одоо эмнэлгийн менежмент үйлчилгээ одоо эрүүл мэндийн одоо совилгын том төв байгаамаа. Энэ бол зайлшгүй шаардлагатай болчиход байгаа манайд бол. Үнэхээр одоо бид нар ч яг их барихын салбар дээр ажиллаж байгаа энэ усууд тэгээд чинь үнэхээр одоо манай залуучуудын тэгээ манай ард түмний манай төрсэн ээжүүдийн залуу гэр бүлүүдийн хамгийн хүссэн хүлээсэн одоо ийм совилгуудын нэг болчиход байгаа шүү. Одоо ч яг 16 оны хуулинд 14 сарын хуулинд анх энэ чиглэлд байна гэж суугаад 18 онд 19 онд сайдын холбогдол тушаал шийдвэрүүд гараад сүүлдээ MNS стандарт нь гараад суулгын төв стандарт гарцсан ба гараад ингээд яг 20 оноос 20 оны хавар 20 оны 3 сараас яг манай улсад яг энэ суулгын төвийн чиглэлийн одоо хууль эрх зүйн орчин бүрдэж бий болсон. Одоо манай хамгийн отгоо салбар шүү дээ. Тийм баг тэгж байгаа яг суулгын төвөөр байна. Тийм яг л отгоо салбар. Тэр одоо манайх байна. Манайхаас ч гадна одоо бас ижил төсөл үйлчлэг явуулж 2 3 ч газар ингээд нээгдчихлээ. Ер нь цаашдаа манай энэ эрүүл мэндийн салбарт бол бас их өргөн царвайтай төрж орж ирж байгаа юм салбарын нэг шүү дээ. Тийм одоо ер нь тэгээ цаашдаа бол одоо энэ эрүүл төрөх эмнэлгүүчийн дандаа гүйцэтгэлийн санхүүжилт рүү орчлоо. Цаашдаа ер нь эмнэлэг дээрээ ч гэсэн совил нэгээд эхлэх тийм чиг хандлагаар орчлоо шүү ер нь. Төрсний дараах хамгийн тогттой байр, хамгийн сайн мэрэгчсэн тусламж үйлчилгээ, нярайн хамгийн сайн асарга, төрсний дараа хамгийн сайхан эрүүл байдлаар шинжлэх ухааны үндсэлтэйгээр одоо зөвөр хэвийн байдалтай орох, тамир тэнхээс сэргэх энэ асуудал хамгийн чухал асуудал болчихлоо. Тийм ээ? Төрөх эмнэлгүүд хажуудаа юм байгаад эхлүүлж та. Тэр шиг сайн юм гэж байна. Одоо төрсэн ээжүүдийн бүх тусламж сайн байх хэрэгтэй. Жирээсний хяналт нь сайн байх хэрэгтэй. Төрөх үйлчлэг тусламж, төрсний дараах тусламж энэ чинь бүгд нэг цогц асуудал байхгүй юу? Манайхан ч салгаж ойлгочод байдаг. За одоо ингээд төрөлтөн цаанаа гарлаа одоо гайгүй нэг сайхан хүндэрчихгүй шиг ингээд идвэл боллоо гэд тийм биш ерөөсөө энэ төрсний дараах 42 хоног чинь 6-7 хоногт ээж баг хэвийн байдалд очиж байгаа шүү дээ. Яадаг л энэ хугацаага бай гэхэд нэг 14-өөс 21 хоног. За нэг 10 хоног яг одоо мэрэгжлийн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай. Мэрэгчсэн эмчнэр, совилогч нар тэр асаргаа совилгааны зайлшгүй зөвлөгөө авах эрүүл мэндийн мэдлэг бэрхшээл боловсролоо дэвшлэх шаардлага зүйн ёсоор тавигдаад байгаа тийм ээ. Манай чинь бол одоо тэгэхээр яг энэ чиглэлд баримтлаг бид нар чинь их бол эмэгтэйчүүд нарийн мэрэгжлийн эмчтэй. За эмч маань эрэгтний ээжийг үзээд үнэлээд авчин. За тэгэл одоо өнжөөл нэг байнга үзэл байхад хараад шавхарган хэрэг гадагшилж гин гэл ингээл тийм ээ. Бас оёдл болттой төрцөө ээж нар байна тийм ээ. Мэсэслийн шарах мархаа хянаал ингээл явчихж байгаа. Ээжийг бол няраа хүүхдийг бол яс хүүхд нэраа амжтай. Хүүхд нэраа амж өдөр болгон эцсийн дүүрэнг нь ямар байна. Шаарлалт гэдэг нэг асуудал байна шүү. Тэглгүй яг хөө. Тэгээд тэр шаарлалтыг чинь ингээд километрээр хэмжээл тэгээд яг шаардлагатай ч юм заавал нөгөө хүн болгонд ботоо эмчилгээ хийгээд л ийм уудаг гэж ойлгоод байдаг тийм биш шүү дээ тийм ээ. Яг өөрөөхөө эрүүл биш эмнэлэг биш дээ эрүүл шаардлагатай хүүхд болгонд байна. Тэр чи яг л цэвэр ингээ хүүхдээ зүг амдуулаад хүүхэд сайхан хөхөө идэл унтаал тийм ээ. Энэ бүх тусламж үйлчлэг асаргаа солиулбал дандаа мэрэгжлийн усуд үзүүлж байгаа юм тийм ээ. Дандаа мэрэгжлийн усуд одоо тий одоо эмэгтэйчүүдийн эмч байна, их эмэгтэйчүүдийн эмч, хүүхднэрээ эмч, одоо сувилагч нар тэгэл одоо хосон талын юм орж байгаа шүү дээ. Одоо мэрэгжлийн тогооч хоол зүйч байна. Тэгэлгүй яг хоол зүйч хоол зүйч байна. За дээрээс нь нөгөө уламжлалт талаас төрсний дараах одоо арц зурууны ажилттай асуулт зөндөө. Тэгэхээр одоо барай засал. Тийм ээ төрсний дараах ээжүүдийн одоо барай засал үйлчлэг гээд байж байна. Олон л одоо мэрэгжлийн хүмүүсийн л хараа хяналтанд яг 7 цаг 7:24-оор. За. Юу одоо танаач одоо ер нь бүтцээр өөрөө нэг танилцуулахгүй хэдэн ортой юм. За тэгээд өнөө хамрагт хэр байна төрсний дараа ярьж байгаа. Хоёрдугаар одоо бид нар ч яг нэг төрөх хэсэг дээр ажилладаг. Тэгэл төрсөн усууч за одоо тэр совил руу явах гэж байгаа. Тийшээ очих гэж байгаа. Тэгээд захиалагтай байдаг. Өнөөдөр гарахгүй болохгүй. Өнөөдөр захиалцсан гэж дандаа тэгдэг байхгүй юу? Тэгэхээр энэ бас их захиалт үнэхээр эрэлт хэрэгцээ ихтэй байх шиг байна тий. Тэгэлгүй яах вэ? Одоо манайх чинь тэгэл нөгөө яг төрөх өдөр хизээ өгөөд яваад хараад гад идэг шээ. Тэрүүгээрээ ингээд гэрээгээ захиалга өгчдөг. Зөв. За тийм тохиолдолд бид яг өрөөг ингээд бэлдээд байждаг. Дээрээс нь угаасаа нэг юм төв чинь яг хоо стандарт ч гэж юу аах вэ? Ер нь нөгөө бид ингээд ардчдууд ажиллаад үзэхэд нэг дор хүлээн авах их нярайн тоо гэдэг бол яг тийм хязгаартай. Ер нь нэг 10-аас 15 дээдл нь нэг солонгосточ тэр 20-с дээш нэраг бол нэг тасах боломжгүй. Тэгэхээр энэ төвүүд бол нэг 10-15 ортоогоор ихэнх төлөвлөлт явуулдаг юм байна лээ. Манайх ч гэсэн одоо яг нэг дороо бүр хүчин шатлаараа бол 16 нээж хүлээж авдаг. Тэгэхдээ нөгөө байнга
төрөх өдөр чинь наанцаар хэлдэг. Тэгдэггүй яваа тэгдэггүй. Тийм учраас нөгөө үйл ажиллагааныхаа ноу хав байж тийм бид нар чинь 2-3 өрөө байнгын бэлэн байдал байлгаж яадаг. Тийм учраас 10-аас 12 3 нэраатай ингээд ээжтэй байнгын иргэн цаана 2-3 өрөө байнгын хоосон эргэлттэй ийм байдлаар ингэж явдаг байхгүй. Зөв. Тэгээд одоо дор хаяж 1-2 сарын өмнө ээж нар маань захиалгаа өгчээж нөгөө бид бас бэлтгэлээ авах боломжтой. Тэгэхээр яг ингээ бүх зүйл захиалгаараа ингээ явдаг. Манайх бол одоо тэгээд байнгын л өрөнд дүүрэн байж тээ. 1-2 сарын байнгын захиалгатай. Даашаа гоё асуулаа. Ер нь хамрагдалт ямар байна вэ гэж. Та мэдж байгаа хаа жилд манайх сүүлд төрж байгаа бууралаа. Буурж. Одоо нодон чинь 66 мянган өгтөрсөн шүү дээ. Одоо нодныгийн мөн үеэс 12% бага явчихна гэдэг чинь энэ жил бид нар нэг 50 гаруй мянга руу орох байх гэж би бодоод байгаа юм дотроо. Одоо хэдхэн жилийн өмнө чинь 80 мянган төрөлд. Тэгтлгүй 75-аас 80 мянга ерөөсөө дунджаар төрдөг байсан. Одоо 60 мянга. За багцаар ойлоо 60 мянган төрөлтгээ бодоход чинь нийслэл 50% явчихж байгаа. 30 мянган болж байгаа. Тэгэл 30 мянган ээж төрөөд 30 мянгуулаа ийм суйлд амарна гэвэл одоо тэр хүчин чадал хаа байна. Харин тий. Манайх байна анхдагч ахаад 2-3 саяхан нэгдлээ гэж би гэж ярьлаа. Тэр болохоор үйл ажиллагаа явуулж хэдэн сувлынхын хүчин чадал угаасаа хүрэлцэхгүй. Тэгээд дээрээсээ энэ чиглэлч ямар нэгэн одоо эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт гэдэг юм уу ялдаг бензин байхгүй учраас 100% өөрөө төлбөр мөнгөөрөө төлсөн. Тэгэхээр бас төлбөрийн боломжтой хүмүүс нэгдүүлээ яах вэ гэдэг ингээ юмэр гэж. Тэгээд багцаагаар би ингээд аваад үзэхэд 60 мянган төрөлтөд аваад үзэхэд Улаанбаатар хотод 30 мянган төрөлтөд аваад үзэхэд нэг 2% нь л жишээ манай улсын хэмжээнд бол одоо энэ төрсний дараах эз бүрэн цогц тусламж үйлчлэгийг авч байна. Солонгос улсын жишгээр аваад үзэхэд 70-аас 80% тэгж байгаа байх шүү. Маш өргөн хамгаалт юм шиг байна. Хамгаалт төрөөд л очдог бүр калчер соёл нь болцсон. Төрөөдөлд нь бураад байгаа хэрнээ төрсний дараах соёлд хамрагддаг хувь нь өсөд байдаг. Тэгэхээр ийм төвүүд нэг олон оншроо төр би төрөл танах буураад байгаа шүү дээ. Тэгээ яагаад ийм төвүүд нь өсөд байна гэж би гайхгүй. Тэгсэн чинь таны хэлдгээр калчер соёл болцсон. Уучлаарай манайх чинь 5 жилийн манайх чинь 50% хамрагддаг байсан. 10 ээжийн 5 л хэвдэг байсан. Одоо ингээд 10 ээжийн 25. 10 ээжийн 5. 50% хамрагддаг байсан. 10 жилийн манайх тийм л байсан гэж байгаа. Одоо бол уучлаарай одоо 70 80 90 шүү дээ. 10 ээж төрөхөд 8 9 тэгэл угаасаа л яг ийм газар очдог гэдэг тийм болчихсон. Энэ систем төрөх таны л төрхийн өмнөх хяналт төрөх хэмлэг төрсний дараа сувлахын төвүүд нь хоорондоо маш цогцсон уялдаа холбоотой ажилладаг тийм бүр систем бүтчлээ л тийм учраас ээжийг өрөөсөө ингэж хаяхгүй. Одоо чи том төрөх хэмлэг гэхэд өөрөө байдгүй маа гэхэд төрхийн манайх шиг ойр ажмын сувлуутай гэрээт тухайн төрөх хэмлэгийн ээжүүдийг шууд одоо ингэж авдаг. Тэгэнгүүт тэнд байнгут төрүүлсэн одоо таны төрлөө шүү дээ. Төрүүлсэн юм чинь хойноос очиод үзээ хянчин. Зөв. Шахмаха хянчин. Тэнд байгаа юм чинь шахмахын ингээд танд яваад онлайнаар зураг мөрөг явуулаад ингээд хянчин. Нэгсэндээ ингээд нөгөө төрөх хэмлэг чинь ийм уялдаа холбоотой ажиллаад төрүүлсэн ээжээ таны хэлдэг ядаж 14 21 эмзэг үед нь бүх хяналтаа тавьчих жоох. За тэгээ сайхан байна. Үнэхээр эрэлт хэрэгцээтэй ийм сайхан сувилахын төвийг анхдагч болоод тэгээд Монгол нутагшуулаад бас араас 2 3 одоо болгосүлтэй байгуулад би нэрээ бас их хөрх эмгтээчүүдийн эмчийн хувьд бас боддtiin төрх амарч газар одоо би чинь 28 жил ажиллаа. Нэр төрсний дараах энэ тусламжил ерөөс бүр цогцоороо явах хэрэгтэй юм байна. Ийм учраас манай нэг их хүүхдийг хамгаалах бодлого ч гэсэн энэ бүр ороод төрсний дараах совид бүр даатгалаар үйлчилдэг. Хүн болго одоо бүрэн тусламжаа төрсний дараа энэ сайхан няран асаргаа совилгоо байна. Төрсний дараах одоо энэ өөрийн биеийн одоо хэвийн физиологийн хэвийн байдалтай очих асуудлууд байна. Энэ болгоно дандаа мэрэгсэн тусламж үйлчлэгээ үзүүлдэг ийм төвүүд явдаг гэх юм боловч тэгээд манай их хүүхдийн тусламж үйлчлэгч бүгд цогц болж байгаа юм. Тэгээд танд бас баяр хүргэе. Энэ сайхан үйлчлэгийг одоо анхдагч болоод нэвтрүүлээд ингээд явж байгаа. Тэгээ одоо олон мянган ээж үрсэд одоо төрсний дараах хорвоо дээр одоо мэдлж ирээд хорвоо ертөнцтэй туулж хорвоо ертөнцтэй танилцж байгаа хамгийн ихний өдрүүд нь хамгийн сайхан тусламжийг үзүүлж тэр шинэ иргэдэн огтж авахд хамгийн сайхан менежмент оруулж ир тусламж үзүүлж бүрэн цогц тусламж үзүүлж байгаа танд баяр хүргье. Энэ бол үнэхээр эрэлт хэрэгцээтэй хамгийн сайхан үйлчлэгээ шүү. За одоо ингээд сүмөрөө танаа дотоод үйл ажиллагаатай танилцъя. Бүх үйл ажиллагаатай танилцсанаа. За баярлалаа. За ингээд микрофоноо боёо захлаа шилжүүлье. За сорхон их няран сувилхийн төвийнхөө үйл ажиллагаатай сүмөрөө одоо дотоод бүх үйл ажиллагаатай танилцъя. Энэ бүх танилцуулгыг манай сорхон их няран сувилхийн төвийн гүйцэтгэх захирал Буян дэлгэр эмч маань одоо ингээд танилцуулаад явнаа. Одоо ингээд сүмөрөө хамтдаа одоо өрөө дасалгаа, эмчилгээний өрөө болон
одоо бусад зүйлсүүдээр ингээд танилцаад явъя. За манай буяа юм чи ингээд танилцуулаад явах уу? За тийм. За. За манайх бол яг үйл ажиллагаа эхлээд бол 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За Монголын анхны яг л сулгын төвийн стандарт батлагдаад бид нар хамгийн анхлан юм бол яг энэ сулгын төвөөр бол тусгай зөвшөөрөл авч ирсэн юм ариун туршлагатай юм хамт олон байгаа. Тэгээд бидний хувьд бол нэг 5-6 одоо тасаг нэгжийн доор үйл ажиллагаа явуулж байна. Дотроо бол хэвтэх хэсэг, амлалт хэсэг, угаалга цэвэрлэгээ, хоол үйлдвэрлэл гэх мэт ээжүүдтэй бол яг төрсөй дараах бүхэн шаардлагатай. Тусгай суулгаад тусламж үйлчлэгээ үзүүлэхэд ингээд явж байгаа энэ газар байна. За энэ хэсэгт бол манайх яг ээжүүд байгаа хүлээж аваад эхний ээлжинд бол дандаа нөгөө сулгын төв учраас эрүүл төрсэн ээж нарыг хүлээж авах гэдэг бол энэ чадамжтай зорилготой. Тэгээд гол нь бол эндээсээ бол яг 10 хоног бол насраал яран нэраа маань бүх амьдралын дадлаа бол ээж маань бол санаа шахраг гэдэг нь ерөнхийдөө сайхан хянагдал ингээд гардаг. Тэгээ бидний хувьд бол эхлээд төсөө дараа ээжүүдтэйгээ бол нэраагаа хүлээж авахдаа амлалтар хэсэгтээ хүлээж аваад дээшээ ингээд хэл дараа бол орчдөг байгаа. Тэгээ энэ хэсэг маань бол манай амлалтар хэсгүү танаа. Амлалтар хэсэг хүлээж авдаг амлалтар хэсгүү. Тий, ээжүүдийг хүлээж авдаг амлалтар хэсэг. За энэ хэсэгтээ стор нэгдэл төрс эрх үеийн одоо байдлыг тэмдэглээ бүтэгийн эмчнэр маань мэрэгжлийн эмчнэр маань үдэж рестораныг л ингэж за энэ охин эмэгтэйчүүд юм. Эмэгтэйчүүд эмч атган цэцэг эмч маань. За сайн байна уу? За манай атган цэцэг эмч эмэгтэйчүүд эмч. За энэ чи яг ингэж хүлээж аваад эхлээд ээжүүдийг хүлээж авдаг гэсэн тийм ээ? Тийм ээжүүдээ. За боёо захирдааш ээж. За өнөөдөр хэдэн хүн хүлээж аваад байж байна? За өнөөдрийн байдлаар ер нь тасагтаа нэг 9 ээжтэй байна. 9 ээжтэй. Тэгээ 2 кесар мэслэр төрсөн. За үзэн төр замаар төрсөн. Тий. За одоо энэ чинь ингээд үйлчлэгээ хийгээл эхлээл шууд ээжүүдийг үйлчлэгээ хийгээл тэгээд хүлээж аваад шаардлагатаар ээжүүдийн төр замд ямар нэгэн ажиллавар хийгдсэн оюуттай ээжүүдээ ингээд шахах байгаа. За тэгээд эхоор умаа агшилтаа хянаал явдаг да. Тэгээд яваа. 10 ногтой ер нь 3-4 удаа эмэгтэйч тэмч үйлчлэгээ явах хэлтүүд нь бол хийгдэдэг юм авч. Энэ ч бас нөгөө совилгын төв юм чи совилгын стор нэгдэх бах тий? Тийм. За түүхэн ингээд шууд нэгдэл. Яг л нөгөө нэг эрүүл мэндийн сайдын тушаалын 318 тоо тушаал тий. За маань эрүүл мэндийн сайдын тушаал 537 539 гэдэг нөгөө шархны тандалтай хийгээд явдаг. За энэ хүн ингээд их ч одоо төрөх замаар төрсний дараа төрсөн 4 дахь хоног гээл нэгдэд явд юм ба шүү дээ. Төрсний дараахан шүдэн тавигтаал тийм ээ. Тэгээд ерөөсө бүх үзлэгүүд нь бичигдээл тэгээд үндсэн үзлэгүүд хийгдээл бүх зүйлсүүд ингээд дотор бас өөрөөр програмтай гэртээ тэгээд хяналтын системтэй өвчдөг баг тийм ээ. Захирам сүлжээтэй гараа. За энэ хүлээж авдаг хэсэг. За юм байна. За тэгээд нэрээгаа эндээ бас хүлээж аваад нэрээ амч маань хэмжээний үйлчлэг ерөнхийдөө бол старуудаа нэгээд үйлчлэгээ хийгээд нэрээгаа ерөнхийдөө бол дээш нэрээ тасаг руу шууд аваад орчдөг. Тийм ингээл ээж нэрээ хоёр маань дээш одоо яг тасаг руу ороход бол бүрэн болцоод болол нэгтэд явчихна. Тэгээ эмчийнхаа зөвлөмжнүүдээс ер нь бол бид бас дараагийн алхмуудыг бас хийгдэд явна. Мэдээж ээж маань одоо ямар нэгэн эмчилгээтэй сулхан тусламж үйлчлэгээ үзүүлэх тийм боломжгүй байх юм бол бас сануулаад төрхийн төрөний явуулах ч юм уу ийм арга шатал. Тэгдэг бахадаа совилгын төвч бас тийм ээ. Бас төрсний дараа хүндрэлдүүч бас хэцүү. Ялангуяа кесаргаар төрсөн улсууд хэцүү. Совилгын төвч нь харьцангуй энэ эрүүл улсууд авах зорилготой үстэй тийм ээ. Тэгээ угаасаа стандартаа дагав бид нар угаасаа нөгөө одоо тусламж үйлчлэгээнүүдийг үзүүлэх тийм стандарт бол байхгүй зөвхөн асаргаа суулгаа тийм зүйлүүдийг үзүүлнэ. Харин ээж болон нэраагаа урьдчилан сэргийлээд одоо энэ сулхан төвчний онцлог гэх юм бол ер нь эрт үедээ нь ямар нэгэн эрсдлүүдийг бас мэдэж авах боломжтой. Дандаа нөгөө мэрэгжлийн эмчнэр хэмжиж байгаа гэдэг утгаараа. Зөв. Бид нар ч бас төрхөөс ч аюулгүй сайн зөвлөгөө өгöd гаргадаг. Манай төрсний дараах тасгаас за ийм зүйл дээр анхаарна шүү. За төрсний дараах хэвийн хоног гэдэг чинь энэ шүү. За шавхраг тэд хоног үргэлжлэн бүх зөвлөгөөгөө өгөөл тэгээ гаргадаг. Энд бас ухтаж аваад бүх зөвлөгөөнөө тэгээд үйлчлэгээ хийгээл стор нэгдэл хийдэг юм ба шүү дээ тийм ээ. За манай хотгоо эмч хэдэн жил ажиллаж байгаа вэ? Хэдэн он төгссөн? Би чинь 2016-аас 2018 оны хооронд их хүүхдийн эрүүл мэндийн үндэслэлд 2 жил үндсэн нэрээр суралцаад тэгээ шууд 19 он чиглэлтэй эрүүл мэндийн төвд эмэгтэйчүүдийн хэмжээнд ажиллаж ирсэн. За энэ зам нэг сүүлийн 1 жил яг ажиллаж байна. 16 он гэж одоо 8 жил их байх эмэгтэйчүүд хэмжиж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө 18 оноос хойш. За Эрдэнэт сургууль хаан төгслөө их хүүхдийн эрүүл мэндийн төвд. За баярлалаа. За манай Няран совилгын хамгийн гол үйл ажиллагааны нэг маань одоо Няран асаргаа совилгаа баг.
Няраа асаргаа сувилгаанаас гадна хамгийн гол зүйл нь болохоор няраа одоо асрах, сувилах, няраагаа энэ талаар мэдлэгийг ээжүүдэд эзэмшүүлэх энэ явдал чухал байгаа. Танад дээр энэ няраа асаргаа сувилгаа бас ээжүүдтэй одоо энэ зөв асаргаа арчилгааны мэдлэг мэрэгжлэх гээд ямар үйл ажиллагаа юм явагдсан юм бэ? Энэ талаар эмч маань бол дэлгэрэнгүй ярина. Одоо бол яг манайх бол мэдээлэл яг манай сувилгын төвийн яг гол цөм хэсэг Няраанасын үдэнд ирсэн байна. За манайх бол яг дэмжиж төрсэн няраагаа бол яг төрхөөс нь шууд хүлээж авч байгаа. За энэ хугацаанд бол няраа хүүхдийнхаа хүн асаргаа тэгээд энэ нь бол яг хоол боловсрол эрдэнэ систем үйл ажиллагааны одоо юм дэвсгэрийг одоо бид нар ерөөхдөө маш зөв тавьж өгöd байгаа. Манай бол зөв цагт хооллоод, тогтмол цагт хооллоод, тогтмол өөрөх нь идэх ёстой үйлчлэгийн дагуу ерөөхдөө бол хоо шинжилгээ тааруулж өгснөөрөө бүгдийн маань нөгөө шалгалт буурах гэж юм ингээд маш олон зүйлүүд маань ингэж энд бол ингэж хэвэн болж эргээд амьдралыг хэвэн орчинд орчод бол нэраа маань бол маш сайн бэлтгэж ирдэг юм зүйлийг бид нар бол голчтой хийж байгаа. Баярлалаа. Тэгвэл асаргаа сувилгаа болон одоо сувилагч нарын мэдээг мэрэгжлийг дэвшлүүлэх талаар Няраа эмч таны зөвлөх хоёртой юм ярилцъя. За ер нь их няраа сувилгын төвийн хамгийн гол үйл ажиллагаа бол одоо няраа асаргаа арчилгаа мөн ээжүүдэд одоо няраагаа хэрхэн асрах арчлах тухай мэдлэг олох явдал туйлын чухал байдаг. За одоо манай Сорхон сувилгын төвийнхаа няраа эмчтэй та бүхэнд уулзуулъя. За энд одоо няраа эмчилгээний процедур асаргаа сувилгаа хэрхэн явагддаг, ээжүүд ямар боловсрол олгодог, мөн түнчлэн одоо өөрсдөө сувилагч няраа асаргаа сувилгааны ажилтнууд, мэрэгчлэнүүд сувилагч нар маань яаж мэрэгчлэн мэдлэгээ дэвшлүүлдэг энэ тухай зөвмөрөө товчхон танилцъя. За та одоо төгрөх үйл ажиллагааг нэг сайхан дэлгэрэнгүй манай одоо үзэгчдэд ярьж өгөхгүй юу? За сайн байцгаана уу. Их няраа сувилгын төвийн няраа эмчсэрч хотлоо байна. За манайх бол ерөнхийдөө энэ шууд төрхөөсөө манай няраа сувилгын төвд шууд ирж байгаа ээжүүд, шин төрсэн ээжүүд, шин няраанууд эртнэрээ үе дээр ирж байгаа. За няраа асаргаа сувилгаан дээр бол ер нь бол тасралтгүй 24 цагийн туршид бол асаргаа сувилгаа хийдэн. За тэгээд эртнэрээ үе дээр ирж байгаа няраануудын няраа шарлалт байна. Няраа хүн асуудал байна. За няраа арсны арчилгаа байна гэх. Тэгээд эдгээрийг бол эмч өдөр болго ирж үзээд тэгээ няраатай бол шаардлагатай бол утандаа оруулчин асаргаа сувилгаа хийгээд ингэ явдаг байгаа. Асаргаа сувилгаан дээр сувилгын аш uuсын сувилгын багш сэргэлэн цэцэг багштайгаа хамтарч ажиллаад ажилд орж байгаа сувилагч нар, хуучин сувилагч нар гэх манайх бол тасралтгүй сургалтаа байнга бол хийдэг байгаа. За ер нь бол няраа сулгын төвд ирж байгаа хүүхдүүд няраа шарлалтын асуудалтай хүүхдүүд байна. Хүүн зөвлөв ирдэг учраас хүү дээрээ яаж анхаарах вэ, яах вэ гэсэн анхан төрөгч нар болдоо. Тэгээд бас өмнө нь хөвтөжсэн давтан төрөгч нар ээжүүд бол их сайхан амлаа гэсэн утгаараа манай дээр бол дахин үйлчлүүлдэг байгаа. За тэгээд анхан төрөгч ээжнүүд маань хүүхдээ амлуулах, дээрээс нь одоо зөв хөл сурах, за цагаар сайхан хооллоод явах энэ тал дээр бол манайх илүү сайн басаргаан дээр ажиллаж ээжүүдэд зөвлөгөө өгдөг байгаа. За танай сувилалд хөвтөд одоо сувилуулаад гарсан ээжүүд ямар сэтгэлдээ гарч ийн, ер нь яаж ийн? Манай ээжүүд маань ерөнхийдөө бол бас сувилд ирснээрээ няраа хүүхдийн асаргаа сувилгааны талаар сургалтанд бас хамрагддаг байгаа. За тэгээ ер нь бол үйлчлүүлж байгаа ээжүүд маш их сэтгэл хангалуун байдаг. За няраа одоо шин төрсөн ээжүүд гараад явахдаа ер нь ямар тал дээр голдуу анхаарах хэрэгтэй, аль талаар их сэтгэл хангалуун гарч ийн? Ээжүүд маань ерөнхийдөө хүүхдүүд нь шарлалтан сайхан буурсан, шарлалтгүй болсон, дээрэс нь хүн сайхан цөглөөд гарч ийн, дээрэс нь арсны арчилгаан дээр бол мэдлэг мэдээлэлтэй болоод гарч байгаа ээжүүд их сэтгэл ханамжтай. Тэгээд хүүхдүүд нь ер нь цагаар оллоо сурцсан. Тэгээ 2-3 цагийн давтамжтай байнга хөөрөө хооллоо явчихдаг ээжүүд бол энэ сэтгэл ханамжтай гардаг. За төрсний дараа одоо манай ээжүүд болохоор гол төлөв ямар зөвөртэй байдгийг, таны одоо барайны чиглэлж аль хандлага руу явдгийг, тэгээ ямар барай хийдэг, бүтэн биеийн барай хийдэг юм уу? За та энэ талаараа нэг.
За манай ээжүүд эрэхтэй бол маш их ядарсан байдаг. За мөн нойр гүйдсэн. За тэгээд хямардаг. Яагаад гэвэл нэг хүүхэд маань яг бол их сүү орохгүй болов. За гих мэтлэн за тэгээд маш их оюуталтай байдаг. Хийсвэр ордоогоор оюуталтай төрдөг учраас бол маш их зовиртой, нойр гүйдсэн ийм ээжүүд ирдэг учраас эхний ээжинд бид нар ээжүүдийг хүлээж авангуудаа өхний барай хийдэг. За өхний барай маань за дөнгөж төрсэн ээжүүд ялангуяа уургийн зангираа их үүсгдэг. Тийм учраас бол бид нар зангирааг тавилахын тулд өхний барай хийдэг. За ингээ хөх жигдрээд ирэнгүүт бид нар хэсгийн барай буюу нойр гүйдлэг арилгах, шилэн хүзүү хоён хөхөө маш хүүхдээ хөхөж удаан цагаар суудаг учраас хоён хөөрдөг учраас хэсгийн барай буюу шилэн хүзүү толгойд нь бол хоён арилгах барай хийж өгдөг. Энэний дараа нойр гүйдлэг арилгахын тулд тосон барай хийнэ. За тосон барай маань шивэд массаж буюу ерөнхийдөө хиллэг тайвшруулах бүх захын судсуудыг сэргээх үйлчилгээтэй ийм тайвшруулах барай гэдэг. Эдгээр барайны дараа хамгийн гол нь гол хийдэг манай барайны нэг онцлог галбиржуулан турах барай байдаг. За галбиржуулан турах барай гэдэг маань ерөнхийдөө ээжүүдийн жирэмсний үед үүссэн хийх хөнгө, за мөн хаван арилгах, за тэгээд нэг гисний гөрөл зөвхөдлөгөөнийг сайжруулснараа өтгөн хаталтыг багасгах, за хурсан шавхаргыг гадагшлуулах ийм үйлчилгээтэй галбиржуулан турах барай буюу даран барайны аргыг хэрэглэн хийдэг. Ийм барайнуудыг манай одоо сурхан эмнэлгийн одоо солихын маань гол барайны эмчилгээний нэг нь галбиржуулан турах барай байдаг. За ер нь танад хэдэн удаа процедур хийлгээ барай хийлгээ нойр сэргчээ ээжүүд яг нэг нойр ямар өгүүлэмжтэй хэд байлаа аюу сайн асуудал яг та тэр талаар яриад. За ерөнхийдөө эхний ээлжинд бол хоёр хөхийг бол 2 удаа бид нар байдаг. Тэр барьж явах явцад ер нь бол ээжүүд маань маш их ядарсан мэдэгддэг. Ер нь барьж явах явцад бол унтаж тайвширд халуун бигнэр хийдэг учраас тайвшраад унтдаг. За тэг хэсгийн барай хийсний дараа ерөнхийдөө нойр гүйтэл арилдаг. Хэсгийн барайг бол манайхаас 2 удаа хийдэг. А тосон барайны дараа бол ээжүүдийн нойр гүйтэл бүрэн арилаад айгуу сайхан цовирн багслаа гэж хэлдэг. Эхний 2 өдөр л эрэхтэй ээжүүд маань ярьж байгаа зүйлийг ойлгохгүй маш их ядарсан, маш их нойргүй байдаг. Тийм учраас бол манай тосон барай маш их үйлчлэгээ сайтай байдаг. За тосон барайгаа хийхээс гадна зарим ээжүүд маань нойргүйдлээсээ болоод чих шүүгдэг. Энэ тохиолдолд бид нар шар тосоор бол сайхан халаагаад чихэнд нь халуун бигнэр хийж өгдөг. Энэ бол нойргүйдлийг бас нэг арилгах бас гол эмчилгээний нэг төлхөр болж өгдөг. За ээжүүд маань нөө төрхгөөд тэгээд амарч хугацаанд болохоор өөрийнхөө гоо сайханд анхаарах завдалгүй байдаг. Тэгээд манай совилт хэвтээд үйлчлэгийнхаа хуваарийн дагуу гоо сайханд ордог байгаа. За манайд хэвтээд арьсны дөрвөн шатлалт цэвэрлэгээ хийгдээд тэгээд тайвшруулах чихний лаа болон массаж, зэргийг авдаг. За одоо манай ээж маань ерөнхийдөө нэг тослогчлтэгтэй арьс байна. Тэгээд бид хоёр эхлээд нүүрний өнгөн хэсгийн цэвэрлэгээ буюу сүүн цэвэрлэгээр цэвэрлээд дараа нь скрабдаад тэгээд хөөсөн цэвэрлэгээ хийгээд тоникоор чигшүүлж арчаад одоо ингээд массажаа хийж байна. За ингээд массажаа хийж дуусчаад бид хоёр өөрт тохирсон тослогчлтыг тэнцвэржүүлэх, чигшүүлэх маск тавина. За түүний дараа чихний лаа хийгдээд за тэгээ сайхан халуун бигнөр цээжин дээр нь болон нүүрэн дээр нь тавьж өгөөд тэгээд ээжигээ босгодог байгаа. За манай гоо зөв барай засгийн хэсгийн бас нэг онцлог төхөөрөмж маань бол энэ наарцэг нурууны сандал байгаа. За энэ сандал дээр яадаг вэ гэхээр төрсөй дараа ээжүүдийн ерөнхийдөө бол нурууны морилд одоо ясны арцны тэлтийг бол ийм гурван талтай шахалттай сандлын тусламжтайгаар бол нэг хэвэн болгох зорилготой. Тэгээ ёоны улаан гэрлэр бол одоо булчингийн үйл ажиллагааг ерөнхийдөө тайвшруулах ийм зорилготой ингэж бас төрсөй дараа ээжүүдэд маань бол суухад маш их таатай болон эмчилгээний зорилтоор ашигладаг ийм сандал бас манад ингэж ажиллаж байгаа гэсэн. Ээжүүд маань бол эмчнээ бол зөвлөмжөө аваад тэгээд аль өдрөөсөө эхлээд ерөөхдөө суух боломжтой гэдгийг барай заслынхантайгаа ярилцаад сандал дээр суугаад эхэлдэг юм сандал байгаа да. За бүгдээрээ манай ээжүүдийн хэвтэх өрөөнд орж ирсэн байна. За энэ өрөөнд бол ээжүүд байгаа бид нар яг доотлон 10 болон 14 хоногор ер нь бол насрахаа суулгаа түүнээс дээш 21 28 хоногор бол ээжүүд маань байрлах боломжтой. За амьдралынхаа 10 хоногийг яг манай энэ өрөөнд бол өнгөрөөдөг учраас бид нар ээжүүдтэй яг хүлээж шаардлагатай бүх зүйлсүүдийг дотор нь бол шийдэж өгөхийг хичээл ажилладаг байгаа. За энд бол манай ээжүүдийн маань энэ
хэвтэх орны хэсэг байгаа. За ээж маань бол одоо яг хөл ээж учраас маш олон одоо энгийн үнийг утгах юм бол тав тух гар нь одоо жилхээс ахуулаад тэнд нь зориулж одоо хийгдэх шийдлүүд бас бидний хувьд бол нэг чухал байдаг. За энэний хувьд бол ээжүүд маань бол нэм хүл дэр маань хүртэл ийм сонголттойгоор ингэж ер нь бол бас хийгддэг. За энэ дэр маань бол манай Монгол ээжи брэнд гэдэг брендийн маань ийм яг хүүхдийн маань нурууны зөв одоо дэглэмийн агуу бол ингээд нурууг тавигддаг ийм бас зориултын юм дэр байна. За мөн ийм саран дэр ээжүүд маань бол зориулагддаг. За энэ маань бол юу юм бэ гэхээр төрсний дараа аялалтай төрсэн ээжүүдтэй зориулсан юм цуудаг юм албаг байгаа. За тэгээд мөн манай дээр ихтэй бол ээжүүд маань өөрсдөө юм манайхаас дотроос олуулна солих хувц бол юм халаатыг ээжүүдтэй олгоод явцдаг байгаа. За тэгээд 10 хоногийн туршид одоо яг өрөөндөө байхдаа хоол бол яг өрөөнд нь орж ирээд хоолнуудаа бол нээжүүдтэй бид нар өгөө явцдаг. За энэ маань одоо юу юм бэ гэхээр ээжүүд маань хөхний саалтур дотроо ариутгачтай юм хөхний саалтур байгаа. За энэний дагуу ээжүүд маань хүүхдээ хөхүүлээд үлдэгдэл сүүгээ сааж өгөөд нэраа насагтаа өгдөг. За нэраа насгаас бол ер нь яг ээж маань ер нь барай гоцон имчилгээ хийгдэж яхад юм уу айлсгүй шүнд нь унтж яхад нэраа насагт одоо сааж өгсөн сүүгээр нээжүүдээ бол хөхүүлээд нэраагаа бол хөхүүлээд явдаг юм байгаа. Тэгээд эндээ бол сүүгээ сагаад өгчин ээж маань бол яг өглөө оройд бол нэраа маань бас орж ирдэг. Нэраа насгийн маань их цэвэрлэгээ хүн алдаргуулжилт өдр хийгдээд агаар сэлгэлт өдр хийгддэг учраас нэрэтайгаа бол байна. За бусад цагаар бол энэ өрөөндөө бол ээж маань ганцаараа амрах үедээ амраад мөн одоо яг төрсний дараа нөгөө шөнийн нойр гэдэг зүйл үнэхээр чухал штэ тийм ээ. Тэгээ бидний хувьд бол яг юм нөгөө орд ирний тухтай байдал дээр нь бол тогтмол анхаарал яваад идэг гэсэн үг. За тэгээд энэ өрөөнд маань ээж маань байж ах явцдаа ямар нэгэн тусламж үйлчлэгээ эдэр хэрэгтэй байх юм бол өрөө болгоом дотор холбоогоор тоноолгдсон байдаг. Хоорондоо шууд дотор холбоогоор холбогдоод за нэрээгаа өгье авъя гэдэг ч юм уу, за барайгаа зүүн хэсэг ч юм уу ингээд бүх зүйл холбогдох тасаг нэгжүүд рүүгээ ингээд холбогдоод явцдаг юм байна. Тэгээ ерөнхий өрөө нь бол энэ. За тэгээд энэ бас ингээд яг дөнгөж төрсэн ээжүүдэд маань бас ингээд нэг юм зориулагдсан хөлний юм гişхүр 50 хүртэл ингээд бид нар бас өрөөнүүдэд шийдэж өгсөн байгаа гэдэг. Хөвгтөө хөлөө сууж яхад нөгөө хөл нь ингээд газраас хөндий бас танаас шалтгаалаад бас булчин шөрмөс ангирхаас ахуулаад өөртөнд бас тухгүй байдал мэдрэгддэг учраас энэ өрөө болгоноос юм хөлийн 50-ыг бас шийдэж өгсөн байгаа. За тэгээд манай цулхын өдөр бол өрөө болгон дотор юм ариун цэврийн өрөөтэй. За тэгээд төрсний дараа бол одоо бол нөгөө ган барих хугацаанд усанд орж болохгүй гэхээсээ илүү нэрэтайгаа арьсаар шүргэлцдэг учраас тогтмол ерөнхийдөө ариун цэврийг сахих хэрэгтэй. Ээж маань өөрөө яг юуныхаа дагуу бол нэрээ хөхтэй бидэж шүргэлцэхтэй бол бэлдэнэ гэсэн үг. Тэгээд дээр нь ээж маань бол яг усанд орснохаас дараа сайхан гамаа бариад малгайгаа өмсөд өргөд улаан байлгаал ингээд байхад бол бүрэн боломжтой юм байгаад байгаа. За өрөө ерөнхийдөө нэг юм байна да.